Бид Монгол улсын эрчим хүчний нөхцөл байдлын талаар ярилцахаар Монгол улсын зөвлөх инженер, эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Ганжуур Эрхимийг оройдон танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бас сая өнгөрдөг 1-р сарын 20-нд Дулааны 4-р цахилгаан станц дээр бол бас гэмтэл гарч замун бөөрөлжүүд шинээр баригдсан станц дээр бас түлшний асуудал гарсны улмаас бол Монгол улсын хэмжээнд за 30 орчим хувийн гэж ойлгогдсон бараг эрчим хүчний тийм чадлын хязгаарлалтаас явсан ба. Ер нь та ингэж мэрэгжлийн хүний хувьд яг экспертийн үүднээс Монгол улсын эрчим хүчний нөхцөл байдлыг тодорхойлоод хэлээч. Бид яагаад ийм асуудалд ингэж ороод одоо л хязгаарлалт үргэлжилсэн байдалтай ийм нөхцөлтэй байна бол. За тэгэхээр энэ үндсэндээ бол хоёр гол асуудал байгаа. Нэгдүгээрт бол эрчим хүчний чадлын дутагдал, өөрөөр хэлбэл станцууд байхгүй байсан. Тэгэхээр чадлын дутагдлаа орохоор чинь гадаадаас эрчим хүч аавна. Нэг ийм асуудал. За хоёрдугаарт бол цахилгаан станцууд дээр одоо найдвартай ажиллагаа хангахын тулд тэр засвар одоо сайн хийх хэрэгтэй. Гэтэл одоо мөнгө төгрөг нь хөрөлцөхгүй байгаа учраас засвар үйлчлэгээ сайн хийж чадахгүйгээс болоод ингээд ийм асуудалд орсон. Сая бол 4-р цахилгаан станц тэр гасан тэр гэмтэл бол одоо засварын сайн хийж чадаагүйгээс болсон юм гэмтэл гарсан байна. Нэгсэндээ их засвартай холбож ойлгох эсвэл ер нь урсгал засвартай байна. Их засвартай. Энэ нь бол гол нь бол их засвартай холбож ойлгох. 1980-ад оноос хойш 4-р цахилгаан станц маань их засварт ороогүй байгаа гэсэн ийм мэдээлэл бас бидэнд байгаад байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа бас мэдээж санхүү мөнгөтэй холбоотой асуудал байдаг баг. Гэхдээ нөгөө талдаа бас энэ шийдвэртэй холбоотой бодлогын өсөл зөргийн асуудал бас яваад байна. Тэр юу л да их засварт ороогүй гэж болохгүй да их засвар бол хийн штэ. Одоо цахилгаан станцын үндсэн тоноллууд гэж байдаг 100 турбин гэдэг. Энэ үндсэн тоноллууд бол 3-4 жилд нэг удаа их засвар хийж явах хэрэгтэй. Тэр бол ингээд графикаа дагуу хийгдэл явж байгаа. Хамгийн гол нь их засварыг одоо чанартай хийх шаардлагын хэмжээнд хийх асуудал дутагдaltaй болоод байгаа. Тэр нь бол мөнгө төгрөг хөрөн мөнгөтэй холбоотойгоор гарч ирдэг байхгүй. Түүнээс засвар бол хийгэл явж байгаа. Тэгэхээр одоо ер нь жоохон дөрвтойхон шийдэл гэвэл ер нь мэрэгжлийн үнүүднээс та юу гэж зөвлөж харах вэ? За зөвхөн энэ одоо чухал асуудал. Дөрвтойхон шийдвэр гэх юм бол одоо хоёр асуудал байгаа. Нэгдүгээр тийм хүчин чадлын дутагдлыг арилгах хэрэгтэй. За энэний тулд бол одоо бөөрөлжүүдийн цахилгаан станцыг 600 МВт болох ёстой. 2027 онд 28 онд 600 МВт болчих багтай. Энэ Баянгийн Төв аймгийн Баян сумд бол 660 МВт-ын бас цахилгаан станц бариад эхэлсэн. 27 оны улсын баярын өмнө 7 сарын 10-нд гэсэн эхний блокийг одоо ажилд оруулна гэсэн мэт. Тэгэхээр үндсэндээ бол 28 оноос ингээд энэ чадлын дутагдлын ингээд арилгах байх. Гайгүй болчихно те. Цаашдаа бас Чорнялгийн оройнд бас дахиад том станц барихаар ингээд төлөвлөгдсөн явж байгаа. Хоёрдугаар асуудал бол одоогийн ажиллаж байгаа цахилгаан станцуудыг үр ашгийг сайжруулах, аваар услах аргагүй болгохын асуудал. Тэгэхээр энийг одоо хийхин тулд бол энэ цахилгаан станцуудыг 100% төрийн мэдэлд байгаа шүү дээ. Энийг бол чөлөөлөх хэрэгтэй, либералчлах хэрэгтэй. Хөгжлөлт тийм. Яг хөгжлөнөхээр одоо бас манай хүмүүс монголчууд одоо бас хүлээж авахгүй байгаа. Тийм учраас 51% төрд үлдээгээд 49% олон нийтийн мэдл шилжүүлээд энэ хөрөнгөний биржээр дамжуулаад худалдах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол 51% төрд үлдээгээд 49% олон нийтийн мэдл шилжүүлдэг юм нэттэй компани болгодог туршлага бол Өмнөд Солонгос улсын туршлага л да. Тэгээ энэ Өмнөд Солонгос улсын туршлагын дагуу энийг хийх хэрэгтэй. Энийг харин одоо энэ Зандан шатрын засгийн газар сая хийн гэсэн шүү. Тэгээ хийх байх гэж. Тэгээ энэ ингээ хийчих юм бол одоогийн ажиллаж байгаа цахилгаан станцууд саяын гадаа шиг энэ аваар саадлын метрийн үндсэндээ байхгүй болно гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол аливаа улс орны бас тусгаар тогтнолын хувьд эрчим хүч эдийн засгийн газар нутгийн 3 тулгуур баган дээр явдаг шүү дээ. Тэгэхээр манай хувьд бол одоо газар нутгийн хувьд бол мэдээж бид бол тусгаар улс. Гэхдээ эрчим хүчний хувьд бас хараат хэвээр
байсан ийм нөхцөл байдал үргэлжилсээр байгаа. Тухайлбал бараг 30 орчим хувь нь бол бид импортоор авч байгаа тий. Тэгэхээр 5 дугаар цахилгаан станц техник эдийн засгийн үндэслэл батлагдаад бараг 20 гаруй жил болж байгаа. Тэгээ энэ одоо яагаад ингэж удагддаг юм бол одоо нэг явах тухай ярьж эхлээд нийслэл дээр жишээ нь сайн 200 тэрбум төгрөгийн төсөл тавьсан юу төсөв тавьсан гэж шинэ явж байгаа жишээ. Тэгээ энэ нь яагаад ямар нөхцөл байдлаас болж ингэж асар их удаа. Тэгэхээр энэ 5 дугаар цахилгаан станцын асуудал энэ эрчим хүчний асуудлууд яагаад ингэж шийдэгдэхгүй явсан байг бол нэг хоёр одоо үндсэн шалтгаан байгаа юм. Тэгж би боддог. Нэгдүгээрт бол энэ эрчим хүчний асуудалд бол одоо улсын ерөнхий сайдууд бол анхаарал муутайж байна. Бусад улсууд бол одоо төрийн тэргүүн ерөнхий сайдууд бол нэгдүгээр зэргийн асуудал тавьдаг баг. Харин айлгуултай шууд. Эрчим хүчний нэгдүгээр одоо Ши Жинпин, Дональд Трамп, эсвэл Путин эдгээр чинь бүгд эрчим хүчийг ярьдаг байхгүй. Манайд болохоор энэ төрийн тамцууд эрчим хүчийг ярихгүй ингээд явсаар аваад үдээ хүрсэн. Харин сүүлийн үед бол зандан шатар эрчим хүчний асуудал нэлээд анхаарал тавьж байна. Нэг сайн 5 дугаар станц дээр очино, дархны станц дээр очиод дарханд шинэ хүүсүүд барина гэж байна. За эрчим хүчний 100% төрийн өмчтэй компаниудыг 51% төлөвлөлтөд 49% нь олон нийтийн мэдл шилжүүлнэ гэж гэх мэтээр ийм арга хэмжээнүүд бол авч байгаа л да. Нэгдүгээр бол энэ ерөнхий сайд бол онцгой анхаарал тавьж байна. Хоёрдугаар эрчим хүчний сайдууд мэргэжлийн хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 1990 оноос хойш эрчим хүчний нийт 14 сайд байсан. Тэгээ энэ 14 сайдаас 2 хүн сайд л мэргэжлийн хүн байсан. Нэг нь одоо жигж гэж хүн байгаа. Хоёр тун энэ 50 бэх одоо сайд байхтан сайдаас нь аваад ингээд боловцсон шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн гэж одоо би юу яриад байгаа юм бэ гэвэл мэргэжлийн гэдэг нь одоо эрчим хүчний талаар дээд боловсралтай эрчим хүчний салбарт ингээд 10-аас доошгүй жил ажилласан эрчим хүчний одоо зовлон жаргалыг мэдэрдэг, өөртөө мэдэж ойлгосон, өөртөө мах цусаараа мэдсэн ийм хүмүүсийг л мэргэжлийн гэж ярьж байгаа юм л да. Ийм хүмүүс 14 хүмүүсээс 12 нь мэргэжлийн болсон 90 оноос хойш заллаа шүү. Одоо хятадны орчуулагч, цэргийн одоо төслөгч, эсвэл уурхай мэргэжлэнч. Зайлвал энэ хүмүүс ч өөрийнхөө мэргэжтэй бол мундаг байх л. Эрчим хүчинд ирэхээр жижигтэй даа. Бачиртлаа даа. Эрчим хүчийг ойлгохгүй мэдэхгүй аа. Тэгээд энэ 5 дугаар цахилгаан станцын барих асуудал хэрвээ одоо ерөнхий сайд оролцсон бол тэр үед бол барьчих шүү дээ. Тэр нэг сайдлын асуудлыг шийдэх гээд энэ тэнд газар хайгаал яваад байсан. Тийм биз. Ерөнхий сайд оролцоо за амгалангийн дулааны станцын энд барина, энэ айлуудын чөлөөлнө гэсэн бол ингээд барьчих шүү дээ. Гэтэл одоо яаж 5 дугаар цахилгаан станцыг 2 дугаар станцын хажууд барина, тэр айлуудын газрыг чөлөөлнө гэж Нямбатар хотын даргын асуудлыг хийгээл явж. Тэгэхээр энэ мэргэжлийн хүн, сэтгэл гаргадаг хүн байж энэ асуудлуудыг бол шийдэж явах хэрэгтэй. Цаашдаа энэ эрчим хүчний сайдаар бол тийм мэргэжлийн хүн тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бас үүсэж байгаа нөхцөл байдлаас үүдэн сүүлд бас он гараад засгийн газрын хуралдаан дээр бол тухайлбал ерөнхий сайдын зүгээс бага урын цөмийн реакторыг ер нь Монгол улсад байгуулж ажилуулах тухай одоо яг ажлыг бол заашгүй судлах хэрэгтэй гэсэн ажлыг гаргасан гэж мэдээлэл байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа хүссэн үсээгүй Монгол улс ер нь хурдцтай хөгжиж ивэл эрчим хүчний тал дээр цөмийн эрчим хүчийг байгуулах заашгүй шаардлагатай. Та энэ дээр ямар байрч үрдэг? Тэр бол хэцүү. Эрчим хүчийг бол энэ солонгоруулах хэрэгтэй. Тэгээд тэр бага урын одоо атомын цахилгаан станц гэж ярьж шүү дээ. Мини атомын цахилгаан станц. Тэгэхээр яг бага урын гэдэг нь ерөнхийдөө ойлгохдоо бол 10 мегаваттаас 50-70 мегаватт хүртэл гэж ойлгол болно л доо. Жирийн хүмүүсийн хувьд бол тэгээд одоогоор бол дэлхий дээр гэх юм да бага урын атомын цахилгаан станцын одоо төсөл 80 орчим төсөл ингээд судалгаанд явж барих гад одоо Америк, Орос, Япон, Германтай тэгээ энэ одоо 80 орчим төслөөс бол одоогийн байдлаар бол нэг 2 төсөл хэрэгцээ. Оросд нэг төсөл, Хятад нэг төсөл. За Америкийн нэгдсэн улсад бол одоо 2026 онд бага урын цахилгаан станцыг ашиглалтанд оруулна гэж. Тэгэхээр бага урын цахилгаан станц гэдэг маань үндсэндээ жижигхэн хэмжээтэй тийм мини
ийм захлагын станц зохино шүү дээ. Одоо тэр Америкийн нэгдсэн улсын ашиглалтанд оруулах байгаа бага хурлын захлагын станц бол ийм цилиндр хэлбэртэй. Урт нь одоо 24 м, цилиндрийн диаметр нь 5 м. Ийм одоо хэмжээний захлагын станц. Өөрөөр хэлбэл одоо том контейнер дээр ачаал авчиад ингээд тавьчин тэ. Тэгээ бага хурлын захлагын станцыг бол газар доор байрлуулна. Бага хурлын захлагын станцыг тавьчаад 10-20 жил одоо санаа зовлтгүй ингээд байж болно гэсэн үг ба. Тэгэхээр манайд бол одоо энэ бага хурлын захлагын станцыг барьж байгуулж болно. Энэ бага хурлын захлагын станцын талаар 20 жилийн өмнөөс яригдчихсэн. За одоо л ингээд сая яллаа 80 гаруй ингээд төсөлтөд дэлхийн улсууд ажиллаа. Тэрний 2 нь ингээд орсон маань 3 дахь нь одоо Америк оруулах чинь. Энэ ингээд аяндаа ингээд хөгжөөд явах бах. Тэгэхээр тэр үед нь одоо манай аймагуд дээр одоо энэ бага хурлын захлагын станцыг бол тавьж ажиллах юм бол болно. Гэхдээ ер нь одоо атомын захлагын станцыг байж байгуулахад бол 10-аас 13 жил ордог. Тэгэхээр хэрвээ одоо ийм атомын захлагын станцтай Монгол улс болно гэвэл өнөөдөр шийдвэрээ гаргаад тэгээд тэрийг одоо нөгөө олон улсын атомын эрчим хүчний байгууллагаас зөвшөөрөл авна. Тэрэнд одоо хүмүүс сурна. Энд 3 жил хэрэгтэй. Барьж байгуулахад 7-аас 10 жил хэрэгтэй. Тэгээд тийм юм байгуулах цаавал одооноос энийгээ хийх хэрэгтэй. Тэгээд атомын захлагын станцаас бол айх юм бол ерөөсөө байхгүй. Одоо ялангуяа энэ бага хурлын захлагын станцыг газар доор ингээл байгуулаад орчих. Энэ бол харин хэрвээ ийм юм одоо засгийн газар бодж байвал энэ дэмжүүлсэн. Тэгвэл талаас одоо Монгол Улсын засгийн газрын зүгээс бас Урано гээд Францын төрийн өмчт компанитай бас хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Тэгэхээр Монгол улс бол өөрөө бас ураны чамгүй нөөцтэй гэсэн юм судалгаач гэсэн явдаг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бас нэг талаасаа нүүрсний эрчим хүчний бас түүх хідэнч байна, нөгөө талдаа бас цөмийн эрчим хүчнийхэн түүх хідэнч байна гэдээ ингээд харахаар ер нь энэ 30% хамаарлыг хэдийн хугацаанд бид хурдан шийдэх боломжтой гэж та мэргэжлийн үүднээс харж байна. Тэгээ энэ дээр бол одоо түрүү ярьсантай эрчим хүчээ одоо ингээд солонгоруулаад ингээд явах хэрэгтэй. Одоо нүүрсний станцаас гадна тэр атомын захлагын станц хэрэгтэй байна, усан захлагын станц хэрэгтэй байна. Наад салхины одоо сэргийгдэх эрчим хүчний станцууд хэрэгтэй байна те. Тэгээ ингээд бодоход бол 2030 оноос бол эрчим хүчний чадлын дутагдлаас бол манайх гарах юм байна л. Тэгээ 2030 оноос бол одоо энэ гайгүй болчихно гэж ингэж тооцоолж болох юм байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станц бол бас саяхан шинээр ашиглалтанд орсон юм станц байгаа шүү дээ тий. Тэгэхээр бөөрөлжүүдийн хувьд бас сая түлшний асуудал гараад тухайлбал одоо түлшин цас орсноос болоод бас эмчийг авсан гэдэг. Эннээсээ болоод бас чадлын дутагдал үүссэн гэсэн нэг ийм шалтгаан. Яг 4-р цахилгаан станцын тоогоо эмтэгтэй зэрэгцээд гарсан. Тэгээ энийг одоо анхнаас нь тооцоолох ер нь боломжгүй гэдэг юм болов уу эсвэл энэ тоогийн ер нь юм нөхцөл байдал нөр ингэж таарав. Тэгэхээр энэ ийм бөөрөлжүүдийн захлагын станцыг одоо хурдан ашиглалтанд оруулах байр гээл ингээд дээрээс нь шахаж шаардаад байсан байхгүй. Тэр үед бол би хэлжээс ингэж шахаж шаардаж болохгүй. Эдгээр ямар юм хийх ёстой тэрийг нь ингээд 50 стандарт бүх хийх юм хийлгээ. Тэгээ тэрний хэлэл гарч байхгүй. Одоо энэ чинь бид нар үтсэн миний үеийн хүмүүс 3 дугаар станц, 4 дугаар станц ашиглалтанд орсны дараа ийм аваад бас саатал урьдчилан хараагүй юмнууд зөндөө гарч ирсэн байна. Яг л тэр одоо бөөрөлжүүдийн захлагын станц дээр харсан. Урьдчилан харж чадаагүй байсан. Тэрийг бол харин сая ингээ хараад. Өөрөлдөөс мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөө сайн сонсоо. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Мэргэжлийн сайд баяр хэрэгтэй гэд миний яриад байдсан тэгэл юм л. Төгсгөлд дээр бас ярианы цаг маань дуусах ойртож байгаа учраас төгсгөлдний асуулт маань саяхан бас эрчим хүчний хэрэглээний үнийг нэмсэн шүү дээ тий. Нэмээд удаагүй бараг нэг 2 дахь жил рүү одоо бараг ингээд орох гэж байна. Шаардлага нь бол тухайн үеийн одоо хүмүүс бол ингэж нэмэхгүй бол эрчим хүчний алдагдал одоо дээд зэгтээ хүрчээд байна гэсэн юм зүйлийг бол ярьж ирсэн. Гэвч харамсалтай нэмээд эргээд тэр нэмэгдсэн одоо дүнгээр эрчим хүчний салбарт ямар сайн өөрчлөлт гарсан бэ гэдгийг бас төдийлөн сайн харагдахгүй байх шиг. Тийм ч сая бас энэ асуудал жишээ нь гарч илдэ. Энэ тал дээр та ямар байр суурь? Тий 2025 оны 11 сард нэмсэн шүү дээ. Тэгээ хүмүүс одоо өөрийн чинь тавьсан энэ асуултыг бол байнга одоо асууж ярьж байгаа. Олон нийт бол эрчим хүчнээс өндөр шаардлага асууж байна. Зөвлөдөө. Тэгэхээр энэ одоо асуудлыг гаргахын тулд бол түрүүчийн миний ярьдаг эрчим хүчний компаниудыг
Тэгээ олон нийтийн хяналттай компани болох хэрэгтэй. 100% төрийн одоо хяналттай компани гэдэг бол энэ хаалттай компани, хаалттай. Тэр захирлын хин нэгэн одоо хүн дээрээс ингээд томлоод тавьчихдаг. Хөөрхий зайлвал томлогдсон захирал нь нөгөө томилсон хүнтэй ингээд томилсууныхаа талч гэдэг юм да ажиллаад явждаг бас юм зовлон биш. Мэлбэдийн асуудал байна. Тэгэхээр олон нийтийн хяналттай бол олон нийт ингээд хяналттай болчих юм бол тэр асуудал ингээд өөрчлөгдөд ингээд явна шүү дээ. Гэхдээ саяын одоо өөрөө ч асуусан асуултан дээр яг бол нийтдээ бол яг 550 тэрбум төгрөгийн нэмэлт орсон. Тэгэхээр энийг бас цэнгүүн гişүү яриад байсан л да 550 тэрбум төгрөг хаашаа орсон яач юу ич үү. Тэгэхээр 550 тэрбум төгрөг нэмэгдлэр орж ирсэн. Тийм нэмэгдлэр орж тэр чинь нэг өдөр орж ирэхгүй шүү дээ. Ирсэн мөрчөө ингээд сарын дараа хураа шүү дээ. 550 тэрбум төгрөгийг чинь 12 сар хурааж иж яах нь бий болж байгаа байхгүй. Тэгээд тэрний чинь дараа нь бүх станцууд нүүрс төмөр зам руу өгнө те. Жишээлбэл одоо ирсэн мөрчний бараг төр үнийн 40 орчим хувь нүүрс төмөр замын задлал эзэлдэг байхгүй. Тэгэхээр энэ олон евро ингээд хуваагдаад очиж байгаа. Ирсэн мөрчний үнийг алдагдaltaгүй болгож байгаа юм байхгүй. Энэ бол одоо бас том алхам мөн л доо. Энийг хийчихсэн одоо сая яасан тэр төрийн өмчт компаниудыг хаалттай компаниудыг олон нийтэд нээлттэй компани болгох хэрэгтэй. Ингэх юм бол ирсэн мөрч бол гайхуу зам руу орно доо. За баярлалаа тань. Бид Монгол Улсын зөвлөх инженер эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Ганжууртай ярилцлаа.